За сайн байцгаана уу? Ойрт хөдөлгөөн уулзсангүй. За өнөөдөр би та нарт юу үзүүлэх гэж байгаа вэ гэхээр аяг угаагч бас бие угаагч хийж болохоор били. Билигээ гартаа углаад аягаа угаасан ч гоё болно, бие угаасан ч гоё болно. За тэгэхээр энэ билигээ яаж хийх вэ гэдгийг бичлэгээр тайлбарлаж өгье. За тэгэхээр билигээ ерөнхийдөө бол би хоёр өнгөөр нэхэд байгаа. Энэ манжет маягийн юм ингэж хийчихэд байгаа өрөнгөөр нэлээхэд энийг өнгөөр нэгсэн ч болно, ингээд хоёр өнгөөр нэгсэн ч болно. Хүсснээр хийж болох нь байна. За биднэрт юу хэрэг болох вэ гэхээр шаардлагатай гэвэл хоёр, шаардлагагүй гэвэл нэг өнгийн утас. За утас таслагч буюу хайч хэрэг болно. За тэгээд дэгэд зүү маань байхад болно гэсэн үг. За ердөө ийм юм байхад болно гэсэн үг. За би та нарт харагдахад нь арай тод харагдах байх гэж бодоод давуу утсаар зүгээр загвар нэхэж үзүүлье. За тэгэхээр эхний ээлжинд болохоор бид нэр 40 хонио холбоо нэхнэ. За би болохоор хонио холбоог нэхдээ ингээд сурцсан. Тэгээ өөрхөө сурснаар л хийчихэж байгаа. Та нар яаж сурсан өөрхөө сурснаар л 40 ширхэг хонио холбоо ихнэ. Би болохоор утсаа ингэж эрхээ уруугаараа долоовор хуран дээгүүрээ дагуулж ингэж дарж жагаад ингээ мушгаад огцоо үсгэж чинь. За энийг тэгэж оруулж ирээд за эхний зангилаагаа үсгэжлээ. За эндээсээ ахуулаад хонио холбоогоо үсгэж явна гэсэн үг. За 1 2 3 за ингээд 40 хонио холбоо үсгэх юм байна шүү. Тоолож яваарай таад. Нэг их чанга нэхэх хэрэггүй. За би бол энэ аяг угаагч, энэ бели бүх юмнуудаа бол 4 номерын зүгээр нэхдэг. За та нар өөрийнхөө хүссэн зүгээр нэхэж болно шүү. За одоо ингээд 40 гогцоогоо би нэхсэн байгаа юм. 40 гогцоо. За 40 гогцоогоо хооронд нь цагираг болгоод холбочихно. За хамгийн ихний гогцоо руугаа хийгээд за шууд холболтоор шууд татаад гаргаад ирнэ. За ийм гогцоотой болсон. За тэгээд энэ маань та нар энэ би арай нарийнхан утас нарийнхан зүгээр нэгч болохоор баг зэрэг ингэж чанга орж байна. Аяг угаагчны утсаар тэгээд сулхан нэхэхээр чөлөөтэй гарт орно. За одоо дээшээ 3 хонио холбоо нэх. 1 2 3. За ерөнхийдөө бол зүгээ 1 ороосон баг нь 4-ийг үсгээд 2 хонио холбоо нэхэд дахиад зүгээ 4 ороосон баг нь 4-ийг үсгээд ингээд давтагдаад явах юм. 4 зүү 1 ороосон баг нь 4, 2 хонио холбоо, зүү 1 ороосон баг нь 4, 2 хонио холбоо гэж тойрно гэсэн үг. За энэ маань эхний баг нь гэсэн үг. 3 хонио холбоо. За хоёр дахь нь зүгээ ороосон 1 ороосон баг нь маань болохоор зүүн дээгүүрээ утсаа давууллаа. За тэгтээ нөгөө хонио холбоогоо багнаа үсгэхдээ шууд ингээ бүтээр оруулчихна. За энэ утасныхаа үзүүрийг барай явууч. Татаад гаргаад ирлээ. Эхний хоёрыг нэг болголоо. Дараагийн хоёрыг нэг болголоо. За ингээ хоёр дахь баг нь. За гурав дахь баг нь зүгээ оруулаа. Ямар нэг юмар хийхгүй шууд энэ дуугаар нь ингэж оруулаад авчиж байгаа шүү. За ингээ гурав дахь баг нь ингээд дөрөв дэх баг нь 1 2 3 4. За 2 хонио холбоо 1 2. За дахиад 4 баг нь үсгэн 1 2 3 3 4. За 2 хонио холбоо. За яг энэ үйлдэлээ 9 удаа давтана. Тэгэхээр энэ 4 одоо зэрэгцээ баг нь маань 9 удаа гарч ирнэ гэсэн үг шүү. За ингээд тойроод энд хүрээд ирье. За 9 дахь нь гээд хүрээд ирсэн. За тэгэхээр нэг ийм болчихно гэсэн үг. За одоо ийшгээ холбоно. Тэгэхээр эхний ээлжинд бид нэр 3 хонио холбоогоор хэлсэн тийм ээ. 1 2 3 гээд. За энэ 3 дахь руугаа хонио холбоогоор холбочихно. За эхний игний маань ингээд дуусч байгаа юм. За одоо дараагийн игний маань энэ хоорондох зайнаас эхэлэх юм. Тэгэхээр тэр хүртэл ингээд холбоод утсаа тийшээ гүйлгэж болно.
За одоо дээшээ 3 хонио холбоо нэхээд зүүгээ нэг оруулсан баг нь нэгийг үсгэлээ. За үндсэндээ энэ маань болохоор зүүгээ нэг оруулсан баг нь 2-ыг үсгэж байгаа гэсэн үг шүү. За 2 хонио холбоо нэхээд за дахиад энэ нүхнээсээ зүүгээ нэг оруулсан баг нь 2-ыг үсгэнэ. 1 2. За дахиад зүүн дээгүүрээ уцаад аваход дараагийн энэ хоорондох зайнаас зүүгээ нэг оруулсан баг нь 2-ыг үсгэнэ. 1 2. За 2 хонио холбоо 1 2. За дахиад энэ зайнаасаа зүүгээ нэг оруулсан баг нь 2-ыг үсгэнэ. 1 2. За гих мэтчлэн яваад за зүгээ оруулаа. Энэ хоорондох зайнаасаа 2 баг нь 2 хонио холбоо. За дахиад зүүгээ нэг оруулсан баг нь энэ зайнаасаа 2-ыг үсгэнэ. 1 2. За дахиад зүүгээ нэг оруулсан баг нь энэ зайнаас гээд 1 зүгээ оруулаа. Энэ нөхрөөгөө игээд уцаа татаа гаргаад ирлээ. Энэ хоёрыг нэг болголоо. Энэ хоёрыг нэг болголоо. За баг нь маань ингэж явж байгаа. За 2 хонио холбоо нэхээд дахиад зүүгээ нэг оруулсан баг нь 1 2. За тэгээд тойроод ирэх нь байна. Энэ игний маань ингэж харагдах нь. За яг ингэж тойроод энд ирээд холболт хийгээд дахиад энэ хүртэл уцаа авчирж агаад яг ижлэхэн энэ зарчмаараа дахиад тойроод ингээд нэг ясандаа энэ нэхээсээрээ 2 тойрог хийх нь шүү. За саяныхаа нэхээсээр нэг үе 2 дахь үеэд нэхээд тойроод хүрээд ирсэн. За тойроод хүрээд ирсэн одоо 2 багналууга холбочихъя. За одоо энэ голоос дараагийн игний маань эхлэх учраас энэ гол руу холбож жагаад 1 2 3. За дахиад нэг баг нь үсгэлээ. 2 хонио холбоо. За дахиад эндээсээ 2 баг нь үсгэлээ. За түрүүнийхээ игнэтэй ижлэхээ явж байгаа. За дараагийнхаас 1 2 хонио холбоо үсгэлээ. За дахиад эндээс 2 баг нь явна. 1 2. За 2 хий нэгцэн. За одоо 3 дахь болохоор уул нь бол эндээс бид нэр үсгээ явж байгаа тийм ээ. За тэгвэл 3 дахь энэ 2 багны дундаас үсгэж чинь. 3 дахь хийгээ. 1 2. За 2 хонио холбоо үсгэлээ. Дахиад эндээсээ 1 2. За ингээд 3 хийгээ ингэж бариад ерөнхийдөө энэ маань бол манай хуруу болно гэсэн үг. За дөрөвдөх нь. За энэ бол эндээс үссэн байгааз. Эхнийх нь эндээс үссэн. За хоёр дахь нь эндээс үсэх ёстой. Тэгвэл эндээс биш энэ 2 багны дундаас дараагийнхаа багныг үсгэж гинэ. 1 2 1 2 хонио холбоо үсгэлээ. За дахиад эндээсээ 1 2. За дөрөв дэх баг нь маань. За одоо ийшээгээ холбочих нь байна. За дараагийн игний маань энэ гогцооноос эхлэх ёстой учраас ийшээгээ холболоо. За дахиад 1 2 3 хонио холбоо. За яг саяных шиг одоо дахиад нэг игний явуучих нь. За дараагийнх нь энэ. 1 2
2 хоноо холбоо явлаа. За дахиад 1 2. За 3 дахь нь энд байна. 1 2 2 хоноо холбоо 1 2. За дахиад зүгээ оруулаа. Одоо эндээс 1 2 2 хоноо холбоо явлаа. Дахиад 1 2. За энэ ишээ холбож байна. За тэгэхээр ерөнхийдөө ямар юм болж байна вэ гэхээр ийшгээ гараа хийн. Энэ маань эрхийн урууны маань оролцуулж байна гэсэн үг. За тэгэхээр хуруугаа та нар маань хэр урт хуруутай вэ? Өөрсдийнхөө хуруунд тааруулаад энийгээ дахиад нэг игнээ нэмээ явсан ч болно. За би болохоор дахиад нэг игнээ нэмэхгүйгээр 2 гэж жагаад 2 игнээ нэхэд энэ маань нөгөө хөвсгөр утсаараа арай том зүгээр нэхэхээр арай урт болж өгнө. Тэгэхээр надад бол яг таарч илээ. Ер нь тэр нь бараг таарчих байхаа хүмүүст. За дахиад 3 бага нь үсгэлээ. За эндээс 2 бага нь үсгэлээ. Уул нь 2 хоноо бол байгаад дахиад эндээс нэг бага нь үсгдэг те. Тэгэхгүйгээр би шууд хасалт хийж гэнэ гэсэн. За эндээс дараагийнхаас нь 1 2. За дахиад зүгээ ороогоод дараагийнхаас 2 1 2. За зүгээ ороогоод дараагийнхынд явж байна. Эндээс 2 1 2. За ингээд тойроод ирж байна гэсэн үг тийм ээ. 4 ширхээхийг эрхэлсэн. За одоо энэ хоёрынхоо за ингээд холбож байна. За хуруу маань ерөнхийдөө ийм болоод гараад ирнэ гэсэн үг. За нэг хоноо холбоо аваад та одоо нөх болгоноос нэг нэхээ явчихна. Нэг бага нь болгоны дундаас гэсэн үг. 2 энэ болохоор энгийн нэхээсээр за энэ маань болохоор 8 нэхээс гарч байгаа шүү. За 8 дахь нь болохоор ингээд холбож. За ингээд эрхийн уруу маань болж байгаа. Утсаа ингээд таслаад үзүүрээ дараа нь далдлах нь байна. За энэ маань болохоор за ийм байдалтай болж байна. За одоо энэ их бие хэдүүл нэг юм. За энэ их бие нэхийн тулд заавал нь бид нар эндээс авах хэрэгтэй байсныг энэ 2 багны голоос авцсан тийм ээ. За эндээс авсан юм чинь энэ дараагийн эхлэхдээ энэ 2 багны голоос аваад эхэлчихнэ. За зүүнийхээ үзүүрийг утасныхаа үзүүрийг энд жоохон илүү гаргаж аваад за дэшээ 3 хоноо холбоо 1 2 3. За ингээ 2 дахь баг нь 2 хоноо холбоо 1 2. За энд гарсан үзүүрээ бол нэхээсэн дундуура дандаа бариад яваад байна шүү. Далтлал явчихна гэсэн. За дараагийнх нь энэ хоёрын голоос. Энээс хойшх нь бол зүгээр нөгөө түрүүний нэгчээсээ энэ тойрог нэгчээсэнтэйгээ яг ажиллахаа явна. За 1
2 1 2 хоноо холбоо. За дахиад эндээс 1 2. За дараагийнх нь энэ хоёрын голоос эхлэх хэрэгтэй тийм ээ, авах хэрэгтэй. 1 2 2 хоноо холбоо нэхэд за 1 2. За зүгээр дахиж ороогоод за дараагийнх нь эндээс энэ хоёрын голоос эхлэх хэрэгтэй. 1 2 за 2 хоноо холбоо дахиад 2 багна. 1 2. За дараагийнх нь эндээс. За ингээд нөгөө хээнийхээ харалдаа хийгээл яваад байна. Ижлэгийн хийгээл яваад байна гэсэн үг. 1 2. Нэг 2 2 хоноо холбоо 1 2. За одоо энэ нөгөө нэг хуруу руу орсон хэсэг байна тийм ээ. Уул нь эндээс авах ёстой байсан боловч энэ хоёр багны голоос авсан. Тэгэхээр энтэл нь муу ижлэх. Энэ хоёр багны голоос 1 2. Ингэж авч өгөх юм бол энэ хуруу маань ингээд тусдаа салаа явчихгүй жоох ингэж наалдаж ирнэ гэсэн үг. Тэгэхийн тулд энэ голоос биш эндээс аваад байгаа шүү. За 2 хоноо холбоо нэхэд 1 2. За энэ голоос дахиад нэг авах нь. 1 2 2 хоноо холбоо 1 2. За эхэлсэн нөгөө юу маань баг нь маань энд байна. За ийшээ холбочих нь байна. За одоо ингээд хуруунаас гадна их бие маань энэ мэтчлээ яг ижлэхээ ингээд дээрээс нь хийгээ нэмж нэхэд за өөрийнхөө гарыг далд ортол нь за чигчээ руугаа далд ороод энэ үе хүртлээ нэгчнэ гэсэн үг. Тэгэхээр таны харахад болох нь минийх бол жоохон жижигвтер гар байгаа. Тэгэхээр таны харахад болох нь тэр хүртлээ нэгчнэ гэсэн үг. За нэхэд хүрээд ирээ. Тэгээ хасалтын яаж хийх нь харуулъя. За одоо ингээд нэхэд та миний бол чигчээ ураг даваад ирсэн. Чигчээ ураг давж ирэхийн тулд за энэ нөгөө нэг хамгийн ихэнд нэгсэн 4 баг нь үсгээд 2 хоноо холбоо үсгээд явсан. Игний аваад энээс хойш 1 2 3 4 5 6 7 8 9 гээд 9 игнээ нэхэд энэ хээ маань 9 игнээ тойроод гэсэн үг. За ийм болсон байгаа. За одоо эндээс хасалтаа их нь байна. За хасалтаа яаж хийх вэ гэхээр за энд холбоод 9 игнээ нэгдсэн байгаа. За 1 2 3 хоноо холбоо цүгээ нэг ороосон баг нь ингээд за 2 баг нь үсгцэн гэсэн. За 2 хоноо холбоо нэхгүйгээр шууд дараагийн энэ гогцооноос 2 баг нь үсгээ явчихна. 1 2. За дараагийн эндээс нийтдээ энэ тойрогонд маань энэ хээ маань 8 удаа байгаа. Тэгэхээр энэ баг нь 2 баг нь ингээд 8 удаа үсгэнэ гэсэн үг. За эндээс 1 2. За эндээс
бүр ингээ ортолоод харуул. 1 2. За дараагийн эндээс 1 2. За тойрлоо. 1 2. За сүүлийнх нь энд байна. 1 2. За тойроод ирсэн. Одоо энэ хоёр багныхаа гол руу холболт хийчихнэ. За тэгэхээр ингээд дугаараад ирж байгаа, цомигдоод ирж байгаа. За одоо 1 2 3 баг нь үсгэж агаад за 2 баг нь үсгэсэндээ энд гээд энэ 2 баг нь болгоныхоо дундаас нэг баг нь үсгээ явчихна. За энэ 2 багны дундаас 3 хонь холбоогоор нэг баг нь үсгсэн. Одоо энэ хоёрын дундаас дараагийн тойргоно. Эндээс за ингээд 8 болох хэвээр. За ингээд 7 дахь баг нь 8 дахь. За эхний баг нь маань энд байж байна. Нөгөө 3 хонь холбоотой. Цаашгээ холбочих нь. За тэгэхээр нөгөө орой маань ийм болж ирж байна. За энийгээ та нар маань өөрсдөө яаж чирнэ битүүлсэн болно тийм ээ. Яавал эвтэйхэн байна гэд. За би бол ингэж нэг тойрчих гэж бодож байна. Саяныхаагаа утсаа шууд тастаад утсаа нөгөө хонь холбоон дээрээ гүйлгэж байгаа татцсан ч болно тийм ээ. Тэгэх юм бол юу чинь хомигдаад ирнэ. Нөгөө дугуй тойрогч хомигдаад ирнэ. За ингээд ерөнхийдөө их бие маань гараад ирж байгаа. За тэгэхээр энэ маань ямар их бие болж байна вэ гэхээр хороо маань ингэж орох нь байна. За ийм их бие болж байна. За одоо энэ утас маань ингэж болсон. Энийгээ таслаад авчих. За одоо энд нь нөгөө 2 өнгөр хийж болно гэдээсэн да. Тэгэхээр энэ манжет маягийн юм нэхээс энд нь нэмж хийж үгүй. За хибор өнгөр өөрт байгаа утаснуудаа ашиглаад хийж. За бүр өнгөр хий. Одоо хэдүүлээ. За энэ голоосоо эхэлж ханаасаа ч эхэлсэн болно дөө. Тэгвэл нөгөө юугээ энэ осор хийн гэх юм бол осроо аль буландаа хиймээр вэ? Тэрийгэ бодож ир тэр талаасаа эхлэрээ. За би осор хийн гэж бодоод эрхийн урууныхаа энэ захаас эхэлж. Эрхийн урууны эндээс үлгэнэ гэж бодлоо. За эндээсээ нэг бэхэлж өгөөд 1 2 3 нэг баг нь үсгэлээ. За одоо энэ баг нь болгоны дундаас нэг баг нь үсгэх нь эхний элчинд. За энэ багнууд маань жоохон давхралтай явчих. За эхнийх маань энэ, хоёр дахь маань энэ хоёр багны дундаас.
За энэ хоёр багны дундаас энд нэг хоёр баг нь давхарлаж яваад байна тийм ээ. За энэ үзүүрээ дандаа нэхээсэн дундуура барайл явчих шүү. За дараа нь энэ хоёр багны дундаас дандаа л нөгөө зүгээ нэг ороосон багнууд шүү. За энэ багны дундаас дараа нь энэ хоёр багны дундаас дараагийнх нь энэ хоёр багны дундаас бүх багнуудынхаа дундаас нэг баг нүсгээ яваад байна гэсэн үг. За энэ хоёр багны дундаас чаян маягтай болж ирж байна. Эндээс за энэ багнууд маань шаваралтаад энэ жоохон ингэж зайчилж агаад голоос нь аваад явчихна. За ингэж яваад энэ тал дээр ихэлсэн цэг дээр хүрээд ирэх. За ингээд тойроод ирж байгаа. Эхний нөгөө 3 хонио холбоо маань энд байж 1 2 3 гэж. За 3 дахь нь холбочихъя. За холболоо. За ийм болсон байгаа. За одоо дээшээ 3 хонио холбоо нэхээд 1 2 3. За дараагийн дандаа зүгээ нэг ороосон багнаар явж байгаа шүү. Дараагийн энэ багны энийгээр нь оруулаад энэ завсраар гаргаж ирээд татаад авчихна. За тэрнээс баг нь маань бол ижилхэн зүгээ нэг ороосон байгаа. За дахиад зүгээ нэг ороож жагаад нөгөөх нь болохоор энэ талаас нь энэ завсраар оруулаад энэ завсраар гаргаж жагаад татаад гаргаад ирнэ. Ингээд за 1 2. За 2 2-оор нь л явна гэсэн үг. За дараагийн баг нэг урт талаас нь 1 2. За дараагийн хоёр багныг арт талаас нь 1 2. За дараагийнх нь урт талаас нь 1 2. За тэгээ арт талаас нь 1 2. Уртаас нь 1 2. За ингээд нэхэхээр яаж харагдах вэ гэхээр ингэж харагдах. 2 2-оор ингээд мөрлөлдсөн юм шиг харагдаж байгаа. За ингээд тойроод за энэ манжат шиг энэ зүйлээ манжатаа одоо хэдэн игнээ нэхэхээр энэ өөрхийн хэмжээнд өндрөөр нь нэхэд тэгэж ерөнхийдөө бол бэлий маань дуусна гэсэн үг. За би тойрч дуусаад харуулъя. За тойрог маань тойроод ирсэн. Хамгийн ихний нөгөө 3 баг нь 3 хонио холбоо нь те 1 2 3 гэ 3 дахь руугаа холбочихно. За дахиад дэшгээ 1 2 3. За энийг урт талаас нэгээд би дахиад нэг игний тойрох гэж байна гэсэн. За дахиад нэг игний тойрохдоо арт талаас нь авсан багныхаа харалдааг арт талаас нь урт талаас нь авсан багныхаа харалдаа бол урт талаас нь л аваа явах нь. Яг нэг өмнөхтэйгээ ижлэхнээр л явна гэсэн үг. За тэгэхээр ингэж харагдах нь. За дахиад тойроод энд хүрээд ирэх. За тэгэхээр хоёр дахь игний маань ингээд тойроод ирж байна. Эхний 3 хонио холбооныхоо 1 2 3 дахь руу нь холбочихно. За би бол ингээд энэ наан цанаас нь авсан игнийг бол 2 удаа нэгсэн. За тэгээд хамгийн эцэст нь болохоор энгийн хонио холбоо энгийн хэлтээр нэг игний явцсан.
За та нар маань хойшоогоо манжетын жоохон урт бугур руугаа орсон, нэлийн бугур руугаа орсноор хийх юм бол энийгээ бас дахиад нэг үе нэмэж явчих болно. За надад бол нэг их тийм урт шаардлагагүй гэж бодогдсон учраас ерөнхийдөө бол энд анх нөгөө баг нь олгоны дундаас нэг баг нь үсгсэн тэр игнээ байна. За тэгээд нөгөө артл уртлаас нь авсан 1-2 игнээ яваад за дахиад энгийн нэхээсээр нэг игнээ явчих чинь гэсэн үг. Манжетга. За энэ энгийн нэхээсээ бол ингэхээр хонио холбоонууд харагдаж байгаа тийм ээ. Нэг хонио холбооны харалтаа нэг нэхээс л гарч байгаа гэсэн үг. Хонио холбоо болгоноос нэг энгийн нэхээсээр явчих чинь гэсэн үг шүү. За ингээд тойроод ирэх нь. За тойроод хэдүүлээ хамгийн сүүлд нь юуг хий. Нөгөө үлгөх хоосроо. За миний хувьд бол саяны яг тоо хэмжээгээр нь гэхээр ийм болж байгаа. Тэгэхээр миний хувьд л хэмжээнд боломжтой санагдсан. Та нар маань өөрсдөө хуруугаар нь тохируулаад игнийгээ дээшээ доошоо нэмж хасаад хийгээрэй. За амжилт хүсье.